мөнгө дутаагүй. Одоо жишээлхэд чи ингээд оюу толгойн асуудлыг ярихдаа хайгуулгын ажил дуусаа явахад ашиглалтын лиценз өгчход тэр нэг 50 саяыг зээлдэхдээ буулт хийсэн шиг байна. Хуулиа зөрчилсөн. Их хурлын засгийн газраа та яагаад хууль зөрчивөө гэж асуудаггүй. Хариуцлага тооцдоггүй. За хариуцлага тооцох болдог юм а гэхдээ зэрэг тэр оюу толгойн ашиглалтын лицензийг өгөхдөө тендер зарлаад за би зэсийн үйлдвэр дотроо байгуулах юм бол би энэ ашиглалтыг зөвшөөрнөгээ сууж байсан бол за чинь зэсийн үйлдвэр байгуул. Гэтэл одоо манай сая би урж өгдөр тэр үнийг гарч явахд ингэж байна л да. Эрдэнэтийн 35% баяжмлыг энэ үнийг ингээд цэвэр зэс шилжүүлэхэд бид нар 4800-аар өгч байна. 4800-аар. А гэтэл зэсийн үн 8000 байгаа шүү дээ. Зэс гаргах юм бол тэр дундаас нэг дон тутмаас нь $4000 дахиад орж ирэх боломж байна шүү дээ. Тэр чинь зэстэй. Тэгээд энэ үнэ алдчихад л суугаад байгаа. Тэгээд одоо ингээд олон төмнөө их гэдэг юм уу тэрнийг дэвод их овж гадныхантай харьцахтаа бид чинь их л мулгуу байна да гэсэн. Тэгээд ийм замаар явах юм бол ер нь геополитикийн орчин гэдэг биднийг өршөөхгүй шүү дээ. Одоо газар зүйн байрлалаараа бол манайх аль тал руу одоо эдийн засгаар холбогдох. Бид дээр нэг ярьжсэн шүү дээ тийм үү. Ер нь бол эднэртэй нэг холбогдоод авах юм бол цаашдаа бол бидний эдийн засаг олон талд юм доктортой болох юм байна. Тэр талаар нэг банзрагч нэг телевиз үзэгчдээр өөрийнхөө саналыг ярьдаа бодлыг. Ер нь л юу геополитик гэдэг юм өөрөө газар зүйн байрлалаараа бодлого хэрэгжүүлэх гэсэн яг шүү дээ тийм ээ. Тэр өнөөдөр ямар байршилд байна вэ? Манай байршил бол одоо энийг бас нэг юуж болохгүй шүү дээ. Одоо ингэж тогтцсон. Тэгэхээр тэлж болж чадахгүй. Газар зүйн байршлаар их бол одоо ингэж харах юм бол нэг бодлоо ингэж зөвхөн Орос хятадаар ингэж хязгаарлагдсан юм шиг те. Гарцгүй юм шиг харагдаад байна л да. Гэтэл нөгөө талдаа бид нар нүүрстэй холбоотой судалгаа хийж яхад дэлхийн одоо улс орон өөрсдийнхөө онцлогоор хэд хэдээс хуваагд юм байлээ. Газар зүйн байрлалаас үл хамааран. Тэрний юу вэ гэхээр одоо жишээлбэл дэлхийн одоо топ нүүрс эзэмшигч орнууд нэг фракц болох тал байгаа даа л да. А нөгөө талдаа дэлхийн топ нүүрс экспортлогч орнууд бас нэг фракц болох талтай. За тэгвэл нөгөө талд нь импортлогч орнууд нэг фракц болох талтай. Тэгэхээр Брик маягийн холбоо яриад байна тийм ээ. Улс төрийн болон одоо нөгөө юу маягийн холбоо яриад байна л да. Нөгөө ОПЕК маягийн. ОПЕК маягийн тий холбоо гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо юу гэдэг зэсний одоо оргил үе биш ээ. Нөгөө нефтийн оргил үе өнгөрчлөө гэж ярьдаг шүү дээ. Одоо байгалийн хийнэ оргил үе болох гэдэг байна. Аян өнгөрснөө дараа удахгүй нүүрсний оргил үе болно гэж. Яг тэр үед бол хөссөн өсөөгүй нүүрсний эрэлт хэрэгцээ өмнөхөөс хэд их нэмэгдсэн үед бол нүүрс эзэмшигч орнууд яг ОПЕК маягаар ингээд нэг фракц болгоод ингээд бодлого нийлүүлчих юм бол тэрэн дээр бол их том одоо юу гэдэг өөрийнхөө байр суурийг хамгаалах болцоо үүснэ. Тэгэхээр хамгийн том нүүрс эзэмшдэг орнууд гэх юм бол нэгт Америк ордог, хоёрт нь Орос ордог, гуравт нь Хятад ордог. А ер нь бол яг Монголын нүүрс бол батлагдаагүй дүнгээр бол 150 миллиард тонн гэдгээр гуравт нь орох магадaltaй. Заад мэдгүй дээрэс нь юу гэдэг одоо Австрали гэдэг ч юм уу, Индонез. Тэгэхээр энэ 5 улс маань бол одоо юу гэдэг топ нүүрс эзэмшигч гэдэг талаасаа нэг тал болох талтай. Байршлаас тийм. Байршлаас уул хамааран. Орчин хүчнийхээ контролыг хийх гэдэг тийм ээ. Тийм. А нөгөө талдаа гэхэлэр шилдэггүй топ нүүрсний үйлдвэрлэлтэй орнууд гэж байна л да. Одоо Хятад улс маань бол одоо 2011-12 онд бол одоо үндсэндээ 2009 онд бол 3 миллиард тонн нүүрсийг жил болгон одоо шатаадаг байсан шүү дээ. 2009 онд. Тэгэхээр 3 жилийн дараа би сүүлийн статистик авах байна л да. Өшөө бүр нэмэгдсэн баг. Ингээд аваад үзэхлээр хэдий Хятад улс маань нүүрс эзэмшигчтэй одоо нөөцтэй орноороо дэлхийд 3-д ордог мөртлөнгөө дэлхийн хэрэглээг хэрэглэхэд нэгт ордог. Хэрв энэ одоо жилдээ 3 тэрбум тонн нүүрс шатаадаг энэ үзүүлэлтийг байгаа 114 миллиард тоннтой харьцуулаад үзэхлээр 30 жилийн л одоо нөөцтэй гэх юм одоо. Тэгэхээр Хятад маань бол топ нүүрс дорхно шүү дээ. Топ нүүрс эзэмшигч одоо юу гэдэг орноосоо автоматар гарч чадгаа. Тэгэхээр бид нар магадгүй Оростойгоо ч юм Америктэй ч юм уу те магадгүй Австралитай тодорхой нэг доктортой нүүрс нь удаан жил хадгалагдах баталгаатай гэдэг талаасаа нэг фракц болоод эндээсээ магадгүй нефт импортлогч экспортлогч орнуудтай адилхан ОПЕК маягаар бид нар нүүрсний ОПЕК байгуулъя л да. Ингэм бол энэ дотроо нэг геополитик хэрэгжүүлж болно. Энэ бол бас тодорхой хавсарч хийж бид нар өөрийнхөө дотоодын нөөцийг хамгаална гэсэн үг шүү дээ. А нөгөө талаасаа түрүүн юу экономик болж байна тийм ээ. Тий, экономик юм. Бямсрангуй хэлж байна, тааж хэлж байна. Тодорхой улс орны одоо юу гэдэг
төрийн бодлого байх хэрэгтэй гэж. Гэхдээ энийг бид нар нийгэм салгаж ойлгомоор байна л да. Төрийн бодлого гэж маань яг одоо өөрөөр манай дотоод хараа ярьсан бодлого гэж ярил л да. Тэрийг геополитикоос тусдан тавьж ягаад ингэж ангил задлж авч үзэхгүй болохоор геополитик төрийн бодлогоор холиод яриад тахлаар ойлгохдохгүй болчиход байна л да. Төрийн бодлого гэдэг нь маань бол үнэн хэрэг дээр Монгол улс маань өөрийнхөө гадаадын аюулаас өөрсдөө яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг давмгайлдаг тийм ээ. Тий. Тэгэхээр тэнд бол одоо хуулийн гэх юм бол одоо дээд дот хязгаар гэж явуулан заавал байх хэрэгтэй. Энэ дээд одоо юу гэдэг нь дээд дот хязгаар дотор бол бид нар ямар ч бодлого байж болно. Ганцхан энийг хитээд эхлэх юм бол аюул учрах болохоор энэ хязгаараараа зогсох ёстой гэсэн тэр хязгаарлалтыг ерөөсөй тавьж өгөхгүй байна л да. Тэр хязгаар байхгүй байгаа тохиолдолд одоо хэн нэгэн дураараа та сайн хэллээ шүү дээ. 250 сая долларыг одоо шил авах гэдэг ч юм уу те. Тэр хязгаар тогтоогоогүй болохоор дураараа ингээд энэ юугаа зөрчөөд сүүлд нь юу батлаг гишүүний хэлээр хийчихэд байна тийм ээ. Таны эсрэг ирээдүйд байгаа хүүхдүүд төр ачаа хүрлээд байдаг. Өөрөөр хэлбэл за магадгүй өнгөрсөн 20 жилийн хугацаанд бол те одоо нэг монгол хүн болгон одоо шилбэл аюулгүй байдал гэдэг юм нэг 20 кг ачаа үрдэг байлаа гэж бодъё л та. Тэгвэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ 20 кг чиг 50 болгоо ажиллаа. Жишээ тийм. Жишээ гэх тийм ээ. 50 болгоо ажиллаа шүү дээ. Гэтэл хэрэг энэ асуудлыг бид нар засахгүй өшөөд ороод байх юм бол бидний өрөөгт нөгөө бүр 100 кг ачаа өрөх болчиход байна шүү дээ. Тэгвэл тэр аюулгүй байдлын тэр ачаагаа өрч чадах уугүй юу? Саяхан нэг 2-7 хоногийн өмнө өнөд Оросын тэр нэгдүгээр сувгаар яг энэ геополитикийн талаар нэг нэлээд том орсчмос судалгааныхаа талд ундаг шүү дээ тийм ээ. Нэг сонирхолтой нэвтрүүлэг ярьж л одоо ч юм баг дэлхийн баг бүх судлаачид энэ хятадын тухай судалдаг болж байна. Хятад их үеийнхөө тэн дээр их сони юм яригчил жишээ нь одоо өнөөдөр хятад нэг хүүхдийн бодлого явж байхад ийм хүн ам өсөж байна тийм ээ. Энэ нөгөө нэг арчил янз бүрийн яриад ирвэл яах вэ гэсэн нэг. 2 миллиард түрэхээр энэ хятад яах вэ? Задрах уу? Задрахаараа задрал нь дэлхийд яаж нөлөөлөх юм бэ? Одоо хятадын эдийн засгийн хятадын оролцоогүй өнгө болж эхэллээ шүү дээ. Тэрэн дээр л их сони юмуд ярьсан байл. Тэгээд Монгол өөр автоматар ороод ирж байгаа байхгүй. Тэгээ Монголыг бид нар юу гэж ярьж байна гэхээр ерөнхийдөө бол Орос хятад хоёрын хооронд бол худлаа дайн зохиогдноо. Энэ бол Сибирь орчимд тэр Манжурийн орн тийм ээ. Тэгээ энэ дайны одоо асуудлыг одоо зохицуулахын тулд хоорондоо их гүрнүүд 8 байна. 8-нд нь бол Монгол улс явах магадaltaй гэсэн. Тийм юм ярьж илээ тэр интернетээр тэр нэвтрүүлгүүд нь бүгдээрээ л байлаа. Тэгээд одоо ерөөсөө яаж энэ их гүрнүүд өөрсдийнхөө бодлоор 2 юм уу 3 хуваагдаад бодлогуудыг эргэжүүлдэг. Ийм юм дотор бид нэр 2 том гүрний дунд байгаад байдаг. Тэгээд энэ дээр стратеги судлах, худлаа яах инээ тэрэ гэсэн нэг юм бодлого төр энэ хоёр нэлийн холдсон юм шиг л ажиглагдаад байдаг. Энэ үйлдэлүүдийг харахаар яа гэв бид тэр нэвтрүүлэг гэж үзсэн юм аа. Тэгээд төрсэн сэтгэлдээ сонирхолтой. Тэр Оросын судлаачид бас зарим нөгөө дээр үеийнхээ сэтгэхгүйгээр яриад байх шиг байна л да. Тэгэхээр Сибирийн нэг хуудам орон зай. Хүнээ багтаахгүй болсон өмнөд Азийн асуудал тий. Тэгтэл одоо Оросын нутаг дээр чинь ил далд орж ирсэн Хятадаас орж ирсэн иргэд бол 10 сая даваад гарчих та гэж уснаа ярьдаг. Бас тооч чаддгүй тийм. Тэгтээ энэ чи яг томоор авч үзэх юм бол Орос гүрэн бол одоо задралын үедээ явж байна. Зөвлөлт гүрэн задарчих одоо Орос гүрний задрал. Ингээд явж байна. Энэ бол миний хинч байгаагүй ш. Путины үг л дээ. Путин 2008 онд нөгөө сонгуулийн дараа сурвалж час уусантаа ингээд ерөнхийлөгч бодих нь зорилгодоо хүрсэн нөгөө Оросыг задралыг зогсооно гэсэн зорилгодоо хүрсэн хүрээгүй гэж хэлсэн. Одоо ч гэсэн Оросын дотоод байдлыг харахад бол ингээд Москвад божгонаад эхэллээ. Энэ бол Монголд нэг хүсвэжтэй зүйл биш. Орос гүрэн задраа сулраад ирэх юм бол урдлаасаа төрөлцөлтөөр шуургуулаад хойшоо гарна. Тэгээ нэг талдаа байна. Нөгөө талаас Орос хят хоёрын тухай дөрөв хайлт хэлээ хоёулаа Монголын бүтээл юм гэж. Тэгэхээр энэ хоёр Монгол үгээр бас байж чадахгүй хоёр юм байна. Юу хэд Монголыг ингээд байхгүй болчихдоо Орос хят хоёр бол 3800 км хилээр нэмээд хоорондоо шөрөг өцөлдөж эхэлнэ. Тийм болохоор энэ хоёрын хувьд бол аль альны сонирхол нь Монгол байж байг, Монголыг эдийн засгийн аргаар өөрчлөх хэрэгшээл дуруулаад өөртөө хүлнэ гэсэн бод. Хуучин Оросын бодлого явуулж, зөвлөлтийн бодлого явуулж ирсэн, одоо Хятадын бодлого явуулж байгаа. Тэгээ энийг нь ойлгох хэрэгтэй. Их гүрэн гэдэг бол аратан, өөрийн сонирхолтой, өөрийн тэрнийг хэрэгжүүлэх аргатай ийм жижиг орнууд бол тэрний сөр зогсоход асар их ухаан хэрэгтэй л дээ.
Миний бодоход өнөөдөр хятадын эдийн засаг түүхэд хэрэгтэй болж байна. Нүүрс хэрэгтэй байна. Бид өгөхгүй гэж хэлэх биш. Бид ухаад хил дээр аваачаад өгөө цааш нь дэлхийн зах зээл үнээр аваач. Харин Австралиас бугут хүртэл дэх тээврийн чин зардлын тад өвгөө нэмж авах шүү гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл манайхан хятадын Австралиас авдаг үнээс нь хямд үнээр хятад нүүрсээ өгчход тэр нэг Япон хүртэл дэхэд үнэтэй байна гэж худлаа тайлбарт суугаад энэ чи харуулж байгаа нөхөд нөгөө манайхан давхар тооцоо хөдлөөд мөнгө идэж байгааг харуулж байгаа юм шүү дээ. Үнэтэйхэд дотроос нуужж байгаа юм гадаадаас нь хийж байгаа юм. Тэгэд ийм нөхцөлд юу хөтэ тэр монголчууд төрөө авилгаас цэвэрлэх нэгэд тэгээ хоёрт нь төрөө жаахан ухаантай болгох. Би энэ сөргөл жаахан ухаан гэж одоо юу вэ? Би холдоо юм хэлээ. Би одоос 2500 жилийн өмнө хятадын ухаантан сүнз гэж хүн дайтхан ухаан гэж ном бичсэн. Тэр нэг нь манайд урийнхан нөхөр орчуулж гаргасан л да. Чимэцээ. Тэгээ манай төрийнхэн тэр номыг нь үзээгүй юм шиг байгаа. Тэр чинь хятадын төрд бол 2-3 мянган жил баримталж ирсэн бодлого нь юуг яаж арган доор болох уу, яаж дагнах уу, яаж турших уу, яаж шинжлэх үү гэд тэр чинь бүгдээ заачсан. Тэгээ тэр төвшөнд ятгах нь ухаарсан бодлого явуулвал энэ урд талч эднүү чи юм сураад авчиж бас юм боддог болсон байна. Өөрснийгөө ашигсан ярих гэж ойлгодог болсон байна гэж байна. Тэгэхгүй өөрөө ингээд би худлаа мөчлөө мөнгө гүйж очиод тэр мөнгөийг нь манайхан талархан хүлээн аваад нөгөөдхөө дахиж их хурд сонгоод байх юм бол тэгээ наадах чинь болохгүй. Одоо тэгээд ингээд дайн дайчин энэ төрийг ярихад айгүй хэсэргүсдэг хүмүүс. Одоо танк манкар буу шийдвэр байлдаггүй байхгүй. Тэгэл саяхлын араб эрсдэж надад танк тэр хоёрт буу мууч бүгд л явж байгаа байхгүй. Тэгээд сая тэр ливикар тийм ээ, сирикар эд байгаа гэж. Ингээд энэ ажлууд намдаа их гүрнүүд өөрсдөө юугаар хийгээл л да. Бид нар өөрсдөө их гүрэн байж үдсэн улсууд байхгүй түүгээ харна. Тэгээд бас нэг шалтгаан хэлдэг байсан л. Одоо л яг арчил гэдэг нэг юм яриад их гүрний бодлого явж байна. А нөгөө нэг талдаа бидний үчин тэнгэр мэднэ гэж дээшээ заачдаг тийм ээ. Тэгэл одоо маш их том дэлхийн өөрчлөлт хийжсэн гүрний одоо үндэс угсаанд бидний улс байсан учраас ийм юмнуудыг бол их гүрнүүд бол биднийг сайн судалмаар юм шиг. Ер нь бол сая тэр Ирак руу хийсэн дайн бол үндсэндээ бол тэр нефтийн дайн шүү дээ. Одоо тэр цөмийн зэвсэг байсан гэж хэлээд сүүлд нь дүүд одоо цааш нь харуулсныхаа дараа уучлаараа байгаагүй юм байлээ гэж энэ чи юу гэсэн үг юм бэ тийм ээ. Тэрийг шүүмжилж байгаа хүн байд. Их гүрэн гэдэг бол ийм л бодлого явуулдаг. Бид нар их гүрэн байсан улсууд учраас бид нар ч ийм бодлого явуулж ирсэн учраас энэний эсрэг одоо ямар нэгэн байдлаар тийм нэг урд нь гүйж очтгол байх л тийм л асуудал баг шүү тийм ээ. Бидний цаг их бага байгаа учраас ингээд нэлээд том асуудлыг их богино цанд ярих гэж оролдлоо. Тэгээд үзэгчдээс хэрвээ ингээд энэ талаар сонирхож байгаа бол сэргээд уулзахад бол тэгээд Бямсрангуй танд үг байна. За ер нь тэгээд орчин үеийн дэлхийн ертөнцид ухаадаг амьдрна гэдэг хялбар гэж л ойлгож болохгүй юм байна. Миний бодоход бид 60-ийн замаар 20 жил замлаа, их юм олж явлаа. Тэгтээ өнөөдөр болцоогоо ашигласан уу хөгжлөн болцоогоо ер нь 11-ийн чадчихгүй юу? Бусдын чөлөөний насгүй байлаа шүү дээ. Тий. Тэгээд ийм байдалд орлоо. Энээс цааш ингээд Монголд тойрсон орчин нөхцөл бол хүндэрнүү гэхээс бол хөнгөрөхгүй л дээ. Ягаад гэвэл их хүчнүүдийн солилцол энэ чинь таарад байгаа. Тэгээд ийм нөхцөлд бол ер нь төр засаг маань ухаадаг яваасай. Тэгээд улс орн өөрийнхөө амьдралыг өөрөө тэтгэх сэтгэхүйтэй баймааж нь л энэ төсчүүлдэнэ. Бусдын хадаасаар амьдралаа тэтгэнэ гэж бодох юм бол энэ үн шиг алдаа байхгүй, нүн шиг хэлбэрхэн өөрийгөө нүхэнд хийх зам байхгүй дээр. Өнөөдрийн байдал маань яг л тийм байна. Өнөөдрийн байдал юм байгаа. Тэгэхдээ 12 оны сонгуулийн ойртлоо нүгээр өрхөш дүн олон маань ухаадаг шийдвэр гаргах байх л даа гэж ингэж л бодож байна. Онцлогч. Юм юу түрүүн таарууллаа. Бид нар бол гавуу өвдөжтэй амтун байсан гэж тийм. Тэгэхээр сүүлийн үед бол бас эрдэмтдийн нэг анхаарал хандуулаад ирээд байдаг юм бол ерөөсөө хүний ген гэдэг бол тий одоо удамшил гэдэг юм байна бол бас их тодорхойлох гэж болд юм байна гэж бид нар саяхан нэг гадаад эрдэмтдтэй зүгээр интернетээр ярилцж байхдаа хэлжсэн л да. Биднээс гарч болохоо болчлоо гэж. Өөрөөр бид нар өөрсдөө яг явдаг замлаар явсаар хаад гарцсан мухартаад байна. Тэгэхээр энэ гарцаас гарах одоо ухааныг одоо танаа үгдээс гаргадаг байсан. Одоо тэр гарах чадвар чинь байгаа юугүй гэсэн байдлаар одоо нэг хагас явжсэн хагас одоо асуусан байдлаар асууж байсан л да. Тэгэхэд эндээс бид нар одоо инженеэр ярих юм бол
энэ одоо хоорондоо альва явны уялдааг те зүй тогтлыг ойлгодог чанар Монгол хүнд бас магадгүй илүү байсан болов. Хүн төрлөختний гэхүү орон ертөнцийн кино одоо зүй тогтлын жам ёсоо монголчууд өвгдөөс маник сайн мэддэг байсан болохоор магадгүй тэрийг зэгцэлж чаддаг байсан болоо да гэж. Цэрэн Балтугай бичсэн нэг ном байт юм да. Тэмүүжин Чингис хаан гэдэг. Цэрэн Балтугай бичсэн дор номон дээр нэг юм үг байдаг л да. Монголчууд илүү иргэншилтэй байсан болохоор бууран иргэншилтэй улсуудыг эзэлдэг байсан гэж. Тэгэхээр тэр маань бол оюуны бас нэг асуудал байгаад байгаа юм болоо да гэж. Хоёр дахь асуудал гэхээр монголчуудыг би одоо яагаад бусдаас илүү гарах чадвартай вэ гэж өөрийнхөө хувийн талаас одоо санал хэлмээр байна л да. Юу гэхээр бид нар ингээд юу гэдэг ерөнхий юмыг харахтаа их талаас та хараад байгаа мөртлөнгөө зохион байгуулалт нь оруулж чаддгүй гэдэг нь бид нар садаа болоод байна шүү дээ. Тэгэхээр энийг тодорхой төвшөнд яг уламжлалынхаа тэр тий одоо үг дээцийн ухаанаар одоо яваад нэг зохион байгуулалт нөр одоо ингээд бацчих юм бол монголчууд бол одоо энэ хятадыг муу Америкийн ч байна Оросын тэр геополитик сөрөг ухаан бол захаасаа гарна. Тэр бол их амархан болов гэж бодож байна. Хоёр дахь юм бол ген байна гэх гэдэг. Тийм ген байна. Хоёр дахь юм бол одоо та түрүү хэлж штэ хятад ус ингээд одоо тэлэх гээд байна. Хятадуудын сүүлийн үед яригадаад байгаа ганц том тухай хэлээд байгаа штэ. Хятад одоогийн байгаа хятадын газар нутаг бол те энэ бол хятадын үүсэл гарлын нутаг юм байгаамаа. Жинхэнэ хятадын газар нутаг бол дэлхийн юм а гэж хэлээд штэ. Гэтэл хятадын ганцхан тогтоодог үндэстэн байсан тэр нь бол нүүдэлчин монголчууд. Тэгвэл өнөөдөр сүүлийн үед Америкийн бүр геополитик хүртэл те та нар хятадуудыг олон жил тогтоож ирсэн одоо тэр тогтоох ухаан чинь танаасаас л гарах юм байна гэж бас одоо ярьдаг болсон байна. Тийм болохоор эцэст одоо юу гэдэг та сүнзийн дайд гурлагч хийж ярьж байгаа өчнөө арга технологи байдгаа. Гэхдээ тэрнээс давж гарах ухаан бол Монгол хүнээс бол ямар ч хэсэн гарна. Ганцхан монголчууд дандаа гарцаагүй байдалд орж эцсийн хүч шимэг шийддэг тэр нэг бас нэг онцлог байгаад байна дүнцний. Тэрэндээ байгаад одоо бид нар бас ингээд эцсийн хүртэл яваад байна даа гэсэн тийм бодол байна л та. Бусдаар би бол мөнх тэнгэртэй итгэдэг монголчуудынхаа удамш гент итгэдэг. Тэр бол энийг бол сая наадга ярих юм өөр асуулаа ёжилж асуугаад байгаа мó мухардаж асуугаад байгаа мó мэдэхгүй байна гэсэн. Тэрийг бол өөрөө дотроо бодчихлаа байгаа шүү дээ тийм. бодлого байхаа тийм. Гамут. Тэр бол яг манай яг улсын бодлогыг бол улсын хурал тодорхойлж байгаа шүү. Дээр нь бол яг хар хайрцагны бодлогыг үндэсний аюулгүй зөв